Александр эзэнт гүрнээ байгуулсан бага энтхийг хүртэл явсан шүү дээ. За Александрийн үед эзэнт гүрэнд хэлээд энэ одоо Персийн энэ худалдааны замыг бүр илүү өргөжүүлж цаашлаад Самарканд бүр энтхийг хүртэл тэлсэн. Дундад Азийн энтхийг хүртэл тэлсэн. Дээрээс нь эндээс ч нөгөө нэг юуны соёл орж ирж байгаа шүү дээ. Эллинист соёл энд ч орж иж байгаа. Энэ бол үнэхээр одоо маш чухал байр суурьтай. Энд чинь нөгөө Селевкийн эзэнт гүр Александрын нас орсны дараа ч гэсэн энд чинь нөгөө Селевкийн эзэнт гүр ингээд одоо Александрын жанжид чинь бас үргэлжлүүлээд Гэг Бактрийн эзэнт гүр ингээд байгаа шүү дээ. За энэ үед бол энэ өнөөдрийн Египтэд байх Александрийн хот бол нэлээд бас энэ худалдааны замд бол нэлээд чухал байр суурьтай болсон юм билэ. За ингээд Самарканд хот гэдэргээд ингээд том хотууд байгуулагдаад за энд бол ингээд ерөнхийдөө худалдаа соёлын солилцоо ингээд явдаг болсон. Александрын байлдан дагуулал за Даригийн байлдан дагуулаас эхлээд Александрын байлдан дагуулын үед бол ингээд нэлээ одоо юу ингээд болоод явчихж байгаа юм да. Яг өнгөцгөө харахад бол байлдан дагуулт эзлэн түрэмгийл мэд харагдах боловч Александрын үлдээсэн тэр том өв буюу одоо легаси гэж ирж байна те. Энэ бол хамгийн гол нь ойрхон дорн дундад Азийн соёлыг одоо энэ эллинист соёл, грекийн соёлтой холбож өгсөн. Тэгснээр олон одоо соёл иргэншлүүдийн одоо худалдаа харилцаа одоо тэр мэдлэгийн салбарт бүх одоо талын солилцоо хийх боломжтой болсноор Александрын хамгийн том одоо түүхэнд гүйцэтгэсэн үүрэг гэж үзэж байгаа бас. За